Татварыг таслан зогсоох нь эдийн засгт ашигтай юу? Татварыг багасгах, татвар авахаа зогсоох хэмэд үгсийг нэг биш нэлээд олон удаа сонслоо. Харин татвар авахаа зогсоох нь зөв зам мөн болов уу? Инфляц өдөр их тусам тийг саяны 1%-ч болтгоо нэмэгцээр байгаа өнөө цаг үед татвар нэмэх нь улсын төсөвт нэмэртэй юу? Аль эсвэл хэрэггүй юу гэдэг нь ард иргэдийн хувьд маш том асуултын тэмдэг хэвээр байна. Юун түрүүнд татвар гихч юу болох талаар тайлбарлах зүйтэй байх гэж бодож байна. Татвар нь аливаа нийгэмд улсын төсвийн орлогын үндсэн их үүсвэр бөгөөд хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдүүд болон иргэдээс авч байгаа төрийн хураамжийг хэлдэг. Татвар нь зайлшгүй төлөгдөх шин чанартай байдгаас гадна зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад үүссэн бичигдээгүй хууль болох хүн төрсөн үнэн бол татвар төлөх нь үнэн гэх зарчмаар явагддаг юм тайлбарлах юм бол та бүхэнд ойлгомжтой хаа. Түншлэн төрийг татваргүйгээр төсөөлхийн аргагүй лээ. Тиймээс төр уршгуудаар татвар уршгуудаар төр уршгуу хэмээн хэлцүү гарсан нь ойлгомжтой байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Рональд Рейган ажил үеийн хугацаа буюу 1981 он буюу тухайн үед Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хямсч гэлсэн. Ажил үйлдлийн түвшин урд өмнөхөөсөө ихсэж 1979 он гэхэд инфляцийн түвшин тэнгэр тулсан байна. 13.29% хүрсэн. Гэхдээ энэ өнөөгийн Монголын инфляцийн түвшний хажууд бол юу ч биш л дээ. Манай улсын хувьд Монгол банкны гаргаснаар 2022 оны 6 сарын байдлаар 16.1% хүрсэн гэх график үзүүлэлт байна. Америк нэгдсэн улсын хувьд тухайн үедээ энэ маш хүнд асуудал болж исэн бөгөөд ерөнхийлөгчийн удирдлагад орох хүмүүс эдийн засгийн хэд хэдэн бодлогыг танилцуулж исэн. Тус бодлого нь маш их орлого олдог том корпорац болоод компаниудаас авдаг татварыг үгүй хийж өндөр орлоготой хүмүүсийг бүтээхэд оршиж байв. Гол санаа нь татварын хоригдол буюу төлөхгүйгээр удаан хөндлөгдсөн тухайн улсын хүн бүрт мөнгө санхүүгийн хувьд уналтыг авчирч болохоо гэсэн үг юм. Уг шалтгааны улмаас тус бодлого нь улсынхаа эдийн засгийн уналтанд ороход томоохон хүчин зүйл болсон гэсэн үг ээ. Энэхүү бодлогыг trickle down economic гэх бөгөөд хувь хүн болоод хуулийн этгээдүүдийг татвар төлөхгүйгээр өндөр орлоготой болохыг хэлдэг. Харин 1980-аас 90-ад оны сүүл хүртэл Америк нэгдсэн улс уг бодлогыг хэрэгжүүлснээр нэгэн зүйлийг харсан. Тэр нь юу байсан бэ гэхээр эдийн засаг нь түүхэнд байгаагүй хурцтайгаар өсөж байгааг анзаарсан. Хүмүүс дундаж орлого өссөн ажил үйлдлийн түвшин мэдгэдэггүйц буурсан харагдаж байв. Түүнээс хойш олон улс төрчид уг онолыг зөвтгөх нь ихссэн. Гэхдээ яг үнэндээ энэхүү бодлого нь зөвөр ажилласан талаар хэн ч мэддэггүй. Татварыг авахаа зогсоох гэсэн үндсэн зүйл нь яг үнэндээ засгийн газарт асар их хор хөндлөлийг авчирна. Татварын мөнгө нь улсын төсөвт маш их хөөгийг эзэлдэг тул эдийн засагт асар их хөгжийг бий болгодог. Эдийн засгийн хөгжиж нэмснээр ард иргэдийн амьдралч дагаад тусдаг гэсэн. Хэрв татвар нь хит өндөр байвал хүмүүсийн ажил эрхлэлт багасна. Энэ нь өөрөөр хэлбэл татварын орлого мөн дагаад буурах хандлагатай болно гэсэн. Харин бага хэмжээний татвар нэг хэмжээний татвар авснаас илүү өгөөжтэй болж байгаа юм. Мэдээж засгийн газарт ямар нэгэн татварыг авахгүй байх сонголт байгаа. Гэхдээ ямар ч татвар авахгүй байх нь зүгээр тэнэглэл болно гэсэн үг. Ямар ч татвар байхгүй бол засгийн газарт ямар ч татварын орлогогүй байх нь гарцаагүй. Яг өндөр татварын хувьас илүүтэйгээр багыг нь авсан дээр гэсэн үг юм уу да? Татварын орлого байхгүй бол улс оронд хийгдэх ёстой чухал ажлууд үргэлжлэхэд томоохон хүндрэл учирна. За жишээ аван үзвэл 2012 оноос 2013 онд хууль батлагчид Канзас мужаас хамгийн их татвар буюу хувийн орлогын татварыг 30% тооцсон байдаг. Харин зарим байгууллагын татварыг тэг хөв болов. Үүний үр дүнд эдийн засгийн төсөв тэнцвэрээ алдсан байдаг. Маш их ашиг орлого олдог байгууллагууд хөрөнгө оруулалт хийгээ зогсоосон, эсвэргээрээ эдийн засагт хохирол учруулахыг эхэлсэн болсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл байгууллагуудаас авах ёстой татвар авахгүй байснаар нүд нүдрүүгээ хуруугаа хийж байгаатай адил болсон гэсэн үг. Лондонгийн эдийн засгийн их сургуулийн 18 гаруй улсад явуулсан зарим судалгаанаас үзэхэд татвар авахаа зогсоох нь ард иргэдийн ердөө 1% нь баян чинэлэг болж исэн. За татвар авахаа болсноор ажил олгогчид зарим нэг талаараа эдийн засагт хувь нэмэр оруулж байв. Ажил олгогчид их мөнгө хөрвүүлэхийн тулд ихийг зарцуулж байна гэсэн үг. Энэ нь өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээнд хүмүүсийг ажилуулж байсан гэсэн үг. Дүгнэлт хэлэхэд зарим талаараа татварыг зогсоох нь ашигтай ч гэсэн татвар үгүй бол төр ис оршно гэсэн үг лээ. Баян хүмүүс улам баяжиж энгийн ард иргэд улам дурайдах үзье. Re-explain it.